Бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдрийнхөө бичлэгийг эхлэхийн өмнө та нартай бас гоё мэдээг дуулгахыг хүсэж байна. Миний ер нь ирээдүйд ажиллахаар зорж байгаа 2 салбар бий. Тэр нь бол боловсролын салбар. Нөгөөх нь бол эрүүл мэндийн салбар байгаа. Энэ 2 салбар маань бол маш чухал амьдралын салбар байгаа. Тэгээ удахгүй миний тийм нэг мөрөөдөл байдаг байхгүй юу? Мөрөөдлөө бол ажил хэрэг болгоно. Тэр мөрөөдөл маань юу вэ гэхээр гой сургууль бүтээх. Ямар сургууль вэ гэхээр одоо би өөрийнхөө зохион байгуулдаг бид бол бурханлог оршихуй гэдэг сургуультан дээр заадаг. Тэгээ одоо энэ сувгаараа ч гэсэн ярьж байдаг сэдвүүд тэ ухамсар, энерги, даалд ертөнц хүн гэж яг жинхэнэ юу юм? Тэг яг хин бидэнд ямар боломжууд байж идэгин? Яаж бид нар энэ амьдралд хүссэн амьдралаа бүтээх үү? Тэг биднэрт нуугдж байдаг авьяас чадвар боломжууд гэж байдаг юм уу? Тэг биднэрт оршиж байгаа энерги яаж зөв зарцуулах вэ? Яаж энэ бодлын хүчийг ашиглах вэ? Зөв. Энэ талаарх мэдлэгийг би өөрийнхөө зохион байгуулдаг сургалтаараа заадаг. За тэгээд нэлээд олон жил ерөнхийдөө надад явж байдаг одоо бодол гэх юм бол ер нь би хүүхдүүдэд маш их хайртай. Тэгээд өөрөө ч гэсэн би ер нь багасаа энэ нийгмийг ажиглаад байж хат хэцүү зүйлүүд маш их болж байдаг. Тийм ээ. Тэг яаж одоо энэ хүмүүсүүд нэг эрүүл саруул те амар амгалан аз жаргалтай баян чинээлэг амьдрах боломжтой юм болоо гэж би айгүй хэрэгцүүлж боддог байсан байхгүй юу? Яагаад хүмүүсүүд ийм олноороо ингэж их зовдсон болоо? Тэг ийм уур уцаартай ингээд ямар ч өөрөөсөө гарах цаг зав байхгүй өөрхөн одоо хийх туртаа зүйлдээ гарах цаг зав байдаггүй. Сүүлдээ бүр удах тусам хүн нөгөө өөрхөн хийх туртаа зүйлүүдээ гэд хүртэл хоббигоо хүртэл мартчихдаг. Тэгж амьдарч байгаа хүмүүсүүд их ажиглагддаг байсан байхгүй жоохон байхад одоо ч гэсэн тэр байдал өөрчлөгдөөгүй байна. Тэгээ багаасаа би ингээд бодож эргцүүлдэг байсан байхгүй юу? Энэ байдлыг яаж өөрчлөх вэ? Тэг яагаад хүмүүсүүд бид нар энд ингээ ирэхлээр айгүй их хэцүү байдлуудаар амьдарч байгаад ингээд энэ бие орхиж явах хэрэгтэй гэж. Энэ байдлыг өөрчлөх арга зам юу вэ гэж бодоод ингээд арга замыг ингээд хасаар ирсэн баггүй юу? Тэгээ сүүлд нь ийм гаргалгаан дээр ирсэн. Тэр нь юу гэхээр боловсрал. Мэдлэг. Үнэн мэдлэг. Чанартай мэдлэг. Гэдэг энэ зүйл дээр ирсэн баггүй юу? Тэгэхээр хүмүүсүүд аз жаргалтай бай, амжилттай бай, эрүүл саруул бай, хайраар дүүрэн бай, эрч хүчтэй бай, амьдралаа утга учиртай байлгая. Гэх юм бол боловсрал энэ үнэн мэдлэг л хамгийн нэн тэрүнд тавигдах чухал зүйл байгаа аахгүй. Тэг хүмүүсүүд яагаад энэ нийгэмд ийм их стресстэй, ийм их өвчин зовлонтой, уур уцаартай, бухимдалтай, төөрсөн, амжилтгүй ядуу хил амаар дүүрэн яваад байна гэхлээр
эннээс нь гаргаж өгөх энэ боловсрал, энэ мэдлэг нь хүмүүсүүдэд байдаггүй. Энэ боловсралыг хүмүүс ханаас ч аваагүй, хинээс ч аваагүй. Энэ боловсралыг, энэ мэдлэгийг ээж аав нь зааж өгөөгүй. Тэ мэдээж хэрэг бас дажгүй эцэг ихтэй хүмүүсүүд байсан бол бас гэр бүлдээ энийгээ сонсоод аваад ойлголттой явж байгаа хүмүүсүүд бий. Ихэнх дийлэн хүмүүсүүд эцэг эхүүд маань яадаг байсан. Маш завгүй. Энэ талаарх ярилцах нь битгий хэл бараг хүүхдүүдтэйгээ яаж нээж гин, сургууль нь яаж гин, хичээл нь яаж гин, миний охин юу мэдэрч гин, миний хүү найз нөхдүүд нь яаж нээж гин гэдэг ингэж тайван суугаад ярилцдаг эцэг эхүүд. Тэ нийгмийн байдал амьдралаа бүтээх, нийгмийн байдал хэцүү байсан болохоор амьдралаа авч явахын тулд эцэг эхүүд маш их завгүйгээр ажилдаг, стресстэй тэ. Тэгээ гэртээ орж ирэхээр амархын төсөл болдог тэ. Хүүхдүүд нь хамаг юмнуудаа гэрийнхээ ажилтдаг хийж яадаг ч юм. Тэгэхээр яг нөгөө нэг энэ систем, энэ том бодлого маань хүн төрөлхтнийг ийм амьдралын хэв маяг руу явуулаад оруулчихсан байхгүй юу? Завгүй байлгах ерөөсөө. Эцэг эхүүдийг нь завгүй байлгах, хүүхдүүдийг нь сургууль руу, цэцэрлэг рүү явуулах. Тэгэхээр нөгөө сургууль цэцэрлэг маань хүүхдүүдийг хүмүүжүүлж штэ, эцэг их нь биш. Тэгэхээр яг энэ сургууль дээр нь зааж байгаа зүйлүүд нь хүүхдүүдийн энэ зүүн тархийг нь их хөгжүүлдэг. Тэгээд нэлээх сөргөөр ерөнхийдөө нөлөөллөд гүнзгий түвшинд судлаад үзэх юм бол байгаад байдаг. Хүүхдүүд маань сургуульд орохоос өмнө маш их ихтгэлтэй, тэ зоригтой, аз жаргалтай, өөрийнхөө авьяас чадвараа мэддэг, дуулах дуртай бол дуулаад явж байдаг, бүжиглэх дуртайс нь бүжиглээд ингээд гоё аз жаргалтай явж байдаг гэсэн бол сургуульд орж ирсэн цагаас эхлээд байнга дүнд тавиулах, үнэлүүлэх, шүүмжлүүлэх, хүсээгүй байгаа зүйл рүү ингэж хүчилж сонирхгүй хичээлүүд рүү хүчилж тэгээ энийг л заавал сурах ёстой, заавал тэнцэх ёстой гэсэн иймэрхүү дүрм журм руу явж орсноор хүүхдүүд маань яадгүй 17-8 хүрэхлээрээ ерөөсөө юм задгаа чөлөөтөө сэтгэн бодох чадваргүй бүр төөрчсөн өөртөө итгэлгүй хүмүүс болоод хувирчдаг. Ийм бодлоготойгоор ийм одоо хүмүүсүүдийг нийгмийг бүтээж ирсэн байхгүй юу? Ирж байгаа. Тэ? Өдөө хүртэл. Одоо бид нар алтан гэрнлөө орж байгаа болохоор энэ бүх зүйлүүд өөрчлөгдөх цаг ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо ухамсараа сэрээгээд, тэлээд, хөгжүүлээд явж байгаа хариуцлагатай хүмүүсийн хувьд бид нар одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр яах вэ? Хүүхдүүдтэй зөв арга барилаар зөв мэдлэг чанартай мэдлэгийг хүүхдтэй олох хэрэгтэй гэсэн үг. Хүүхдүүдийнхээ ийм гоё, өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдлуудыг нь үгүй хийх биш. Бид нар харин ч бүр хүүхдүүдийнхээ яг юу чаддیں۔ Яг юун дээр авьяастай байна. Тэрийг нь барьж аваа, тэрийг нь хөгжүүлэх. Жаахан өөртөө итгэлгүйтэй хүүхдүүд байгаад байх юм бол тэрэнд нь бүр урам өгөөд итгэлтэй болгох. Яг хинбэ гэдгийг нь ухамсарлуулад, ямар агуу хүч нуугдаж байдаг гэдгийг нь хүүхдүүдэд хэлж яриад заагаад бид нар хүүхдүүдэд тэр ийм гоё байдлыг нь бүр хөгжүүлж дэмжиж туслах хэрэгтэй болохоос биш бид нар үгүй хийх. Ийм гоё нисгээд байгаа өөртөө итгэлтэй байдаг энэ байдлуудыг нь цавчаад авах биш. Энэ гоё далвчийг нь тастаад цавчаад авах биш. Харин ч бүр ингээ гоё дэлгэж өгөх. Бүр гоё ингээд нөгөө нас бид хүрэхлээр ингээд бүр өөртөө итгэлтэй маш чухал мэдлгүүдийг энергийн зохицуулалт, энерги яаж зарцуулах хэрэгтэй гэдэг яг бодлын хүчийг яаж ашиглаж зүгээр ашиглаж ээж гоё зүйлүүдийг хийж бүтээх юм. Эхлээд өөрөө ийм чухал зүйлүүдээ ойлгож авсан ийм хүн чанартай
зарчимтай шудраг мундаг хүн болон өсчөөд 18-9-20 хүрэхлээрээ гой зүйлүүдийг ингээ бүр бүтээгээд ингээд ажил хэрэг болгоод явдаг. Ийм хүмүүсүүдийг бид нар одоо нийгэмдээ бүтээж өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Энэ нь бол бидний одоо эцэг хүн болгоны хариуцлага. Тийм болохоор миний нэг бас хүсэл яваад байдаг нь тэр нь болохоор энэ боловсролыг хүүхдүүдэд заах, багаас нь олгох. Тийм болохоор би одоо удахгүй энэ сургуулаа нээх гэж байгаа. Энэ сургуулаа Phoenix Academy гэж одоогоор нэрлсэн байгаа. Одоохондоо энэ сургууль маань бол сургалтын түвшинд явах болно. 7 хоногт нэг удаа хүүхдүүдтэйгээ уулзаад энэ чухал мэдээллүүдийг ингээд анхны шатнаас ингээд заа. Хинбэ гэдгийг нь ойлгуулна. Тэгээд яаж зөв хүн байх вэ? Яаж хариуцлагатай хүн болох вэ? Гэдэг зүйлүүдийг ингээд шатаар нь хүүхдүүдэд ойлгомжтойгоор сонирхолтой байдлаар заагаад явна. Хүүхдүүд маань хичнээн жижигхэн ч гэсэн маш ухаантай. Жохон хүүхдүүдийг ерөөсөө бид нар ингээд жоох юм ойлгохгүй гэж ерөөсөө болохгүй. Хүүхдүүд маш ухаантай байдаг. Хүүхдүүдийн тарих бол бүх мэдээллүүдийг ингээд шууд өөртөө шингээж авч байдаг. Яг одоо нөгөө порлон шиг байхгүй ус хийнгүүд яадгүй шууд өөртөө шингээгээд авчдаг. Яг тэрэн шиг. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэйгээ энэ хүүхэд юм ойлгохгүй тэнэг мангараар нь ч юм уу дуудаад бараг юм ойлгодгүй тэнэг мэнийг гэл ингээд загнаал байх юм бол хүүхдүүд тийм муухай зүйлүүдийг ийм харилцаа муухай энергийг өөртөө шингээж аваад байгаа байхгүй. Тэгээд яг хүүхдүүд сүлдүүд өсөж том болохоор бүр ингээд айцтай, эргэлзээтэй, зориггүй, өөрийнхөө илэрхийлж чаддгүй, бүр төөрсөн хүн болоод өсчдөг. Тэгэхээр энэ нийгмийг юу бүтээдэг вэ гэхлээр хүмүүс л бид нар л бүтээж байгаа шүү дээ. Бидний хүүхдүүд бол бидний үргэлжлэл, бидний ирээдүйг авч явах. Манай энэ дэлхийн үргэлжлүүлэн авч явах чухал үүргийг одоо хариуцлагыг хүлээсэн хүмүүсүүд байхгүй юу? Тэгэхээр бидний ирээдүй хинээс хамааралтай гэхээр бидний хүүхдүүдээс хамааралтай. Бид нар тэтгэвртэй суудсан явж идэл биднэрт ямар одоо амьдрал нийгмийн байдлыг хэн бүтээж өгөх гэхээр бидний хүүхдүүд, бидний ач зай нар байгаад байгаа. Тэгэхээр бид нар ирээдүйд сайхан нийгэмд, эрүүл нийгэмд амьдрья гэж байгаа бол хүүхдүүдээ өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэлж сурсан, байгалаа хайрлаж сурсан ийм тэнцвэртэй хүн болгож өсгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг технологи. Одоо энэ хүүхдүүд мэдээж хэрэг маш их технологитой ойр өсөж байгаа. Бид нар хэрвээ энэ технологи гээд хүүхдийнхаа энэ одоо мөн чанар дээр нь яг хүн чанар дээр нь хүн шиг хүн байх байдал дээр нь анхаарал хандуулахгүй байх юм бол хүүхд маань тэнцвэрээ алдаад жинхэнэ л одоо биоробот болох гэдэг байхгүй юу? Тийм ээ, ямар ч сэтгэл зүгээ мэдэрдэггүй, мэдрэмжээс зогтдог, сэтгэл хөдлөлөөс зогтдог. Юмд бүх юмд ийм логикоор ханддаг ингээд ийм болж хувиргах ийм бодлого олон шатанд явагдаж байгаа. Одоо болохоор манай нийгэм маань дараагийн шат руугаа дэлхийн маань ингээд ингээд явж орж штэ. Тэгэхээр бид нар мэдээж хэрэг технологиг үгүйсэхгүй. Технологи бол бидний амьдралд угаасаа хэрэгтэй. Тийм ээ? Тэгтээ зөв хэрэгжилж чадах юм бол шүү дээ. Технологийнхаа өөрсдөө боолн болохгүй байх юм бол шүү дээ. Тийм ээ? Яаж технологийнхаа боолн болохгүй вэ гэх юм бол бид нар ухамсар, мэдрэмж, өөрсдийнхөө нандин чанаруудаа хөгжүүлэх хэрэгтэй л гэсэн үг. Тийм болохоор ийм сургуулийг нээхээр одоо багтаага ажиллаж байгаа.
Тэгээд яг хизээ эхлүүлэх гэдэг цаг хугацааг нь та нартаа удахгүй зарлах болно. Тийм болохоор та нар маань эцэг эхүүд маань өөрсдөө бас энэ талаарх мэдлгүүдээ тэлэх хэрэгтэй, өөрсдөө хөгжих хэрэгтэй. Хажуугаар нь мэдээж эрэг үр хүүхдүүдээ. Хинч үр хүүхдүүдээ заваасаа гэж хүсдэггүй. Тийм болохоор аз жаргалтай хүүхэд бол амжилттай хүүхэд аахгүй. Тийм болохоор бид нар заавал энэ үн цэнтэй мэдлгүүдийг амьдралын утга учир амьдралыг яаж хүснээр бүтээх боломжтой байдгийг, яаж аз жаргалтай амьдралыг бүтээх боломжтой байдаг гэдэг энэ чухал мэдлгүүдийг сүүлд нэг 18 20 хүрдэг ч юм уу 30 40 хүрэхээрээ энэ энерги далд тухамсрын талаарх мэдлгүүдийг олж авдаг биш. Бид нар хүүхдүүдтэй багаас нь олгочих хэрэгтэй байхгүй. Тийм болохоор энэ сургуулийг нээхээр ажиллаж байна. Тийм болохоор та нар маань хүүхдүүдтэй байгаа бол хүүхдүүдээ энэ сургуультай бүртгүүлж эхлээрэй. Тийм ээ. Ерөнхийдөө бол 2 сарын сүүлээр эхлүүлэх санаатай байгаа даа. Тэгээд та нараасаа бас ийм санаатай байгаа болохоор та нарт маань бас надтай ингээд энэ төсөл дээр хамтарч ажиллах багшлах ч юм уу манай энэ сургуульд давхар ажиллах. Энэ сургууль маань онлайнаар болохоор хүүхдэд хайртай, хүүхдүүдтэй ажиллах дуртай. Тэгээд дээрэс нь энэ ухамсар, энергийн талаар сонирхдаг. Энэ мэдлэгийг ялангуяа заах хүсэлтэй ч юм уу хүмүүс байх юм бол бас надтай холбогдож болно шүү. Над руу бичээрэй, тийм ээ. За тэгээд энэ талаарх мэдээллийг бас цааш нь хүүхдүүдтэй хүмүүсүүдэд ч гэсэн та нар маань тараагараа, тийм ээ. Сургууль мургуул багшилдаг багш нар ах юм бол энэ талаарх мэдээллүүдийг бас хүүхдүүдийн эцэг эхтэй ч юм уу, тийм ээ. Боломжоор та нар маань шеэр хийж өгөөд ингээд энэ гоё төслийг та нар маань дэмжээрэй. Бид нар энэ төслийг хамтдаа бүгдээрээ ажил хэрэг болгоно. Тийм ээ. Бид нар энэ өндөр энерги 5D хэмжээс рүү алтан эренлөө орж байгаа болохоор бид нар хамтарч ажиллах цаг үе рүү орж ирж байгаа байхгүй юу? Хідүүлэхнээ болгодог биш. Бид нар хамтарч хүчээ нэгтгэж нэг зөв зорилгын дор нэгдэж энэ нийгэмдээ бид нар эерэг өөрчлөлтүүдийг бид нар авчрах цаг болцсон байна. Бид нарын энэ амьдарч байгаа нийгэм ямар байна? Хүн болгон хараад мэдж байгаа. Өөрчлөлт хэрэгтэй байгаа. Өөрчлөлтийг хэн хийх вэ гэхлээр бид нар л хийнэ. Хэн хийх вэ гэд хүлээгээ суудаг биш. Хэн нэг нь эхлүүлж энэ санаа байна. Эхлүүлэх гээд үзэж байгаа бол бид нар дэмжиж орох хэрэгтэй. Чаддаг зүйлээрээ дэмжих байхгүй юу? Юугаараа дэмжих вэ гэхлээр ядчил энэ бичлэгүүдийг ингээ шеэр хийгээд өгчдөг ч юм уу, комментууд нь бичээд олон хүмүүст хүрэхэд нь тусалдаг ч юм уу. Санхүүгийн байдлаар ч ихсэн дэмжих боломжтой. Миний данс руу хүссэн хэмжээнийхээ мөнгийг илгээгээд явуулаад шилжүүлээд энэ төсөл миний энэ хийж байгаа ажлуудыг дэмжих. Тэгээд дээрэс нь бас та нарт маань өөр ямар нэгэн санаа оноо байна уу? Ийм сургууль дээр сургалтаар хүүхдүүдэд юу заавалаас хэрэгтэй байна. Танд өөрт чинь бас юм гоё авяас чадварууд байдаг бол тэрийг хүүхдүүдэд заахыг хүсэж байгаа бол бас надтай холбогдож болно. Ерөнхийдөө энэ төсөл маань ирээдүйд болол сургууль бий болох хүсэлтэй байгаа байхгүй юу? Яг аль бие усны сургууль. Тэр сургууль дээр болохоор дандаа хүүхдүүдэд хэрэгтэй зүйлүүдийг заах. Шал хэрэггүй юмар тархийг ингээд угаачдаг биш. 10 жилиг нэг үгүй хийждэг биш. Тийм болохоор гоё сонирхолтой зүйлүүдийг мэддэг хүмүүсүүд маань ч гэсэн надтай хамтарч болно. Та нарт маань бас гоё энэ зүйлүүдийг заах хэрэгтэй биш үү гэсэн санаа оноо байх юм бол ч гэсэн надтай над руу бичээд явуулах хэрэгтэй. Энийг энэ програмыг бүтээх явц дээр ажиллаж байгаа байхгүй юу? Тийм болохоор хүн болгоны юм санаа, оролцоо, дэмжлэг хэрэгтэй байгаад байгаа. За тэгээд дараагийн бас хэлхийг хүсэж байгаа зүйл гэх юм бол 1 сарын 28-нд бид бол бурханлаг оршихуй гэдэг сургалтын маань дараагийн шат маань эхэлж байгаа. За энэ маань бол дунд шат байгаа.
эхний 3 сарын курс маань явагдаад өнгөрсөн байгаа. Одоо бол 4 дахь сарын хичээл маань эхлэхээр байгаа. Тийм болохоор сургалтын талаар бас асуудаг хүмүүсүүд маань те сургалтанд маань үргэлжлүүлэн суух хүсэлтэй хүмүүсүүд маань бас энэ сургалтандаа онлайн сургалтандаа суугаад тэгэд энэ мэдлэгүүдийг үргэлжлүүлээд аваад яваарай. Тэгээ энэ 3 сарын бас хичээлүүд маань бас бичигдээд хадгалагдсан байгаа болохоор хүмүүсүүд маань бас нөхөж үзэх те энэ сургалтанд суух энэ мэдлэгүүдийг анхан шатнаас нь авах хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол бас холбогдоод те энэ сургалтыг бас нөхөж авч үзээд дараагийнхаа сарынхаа сургалтнуудаа бас үргэлжлүүлээд хамрагдах бас боломжтой байгаа. За энэ мэдээллийг болохоор ингээд бичлэгийнхаа өмнө бас та нартай хэлчихье гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн ярихыг хүссэн сэдв гэх юм бол одоо энэ 2026 он болоод одоо морин жил тий анхаарах зүйл одоо мэдих зүйлийн талаар та нартайгаас хуваалцахыг хүссэн юм. За морин жил ерөнхийдөө бол одоо бид нар энэ дэлхийд ингээд тэ том үйл явдлууд болоод байна. Ингээд өөрчлөлтүүд ороод байна гэдгийг ингээд хараад байна шүү дээ. Гэтэ хүн болгоны одоо өөртөө тавьж байгаа асуулт бол одоо дэлхий яг тэ хааш яваад байна. Яг одоо ямар ирээдүй бидний хүлээж байна. Тэ юу руу чиглэж яваад байна гэдэг асуулт одоо хүн болгоныг тэ гайхшруулж байгаа. Тэ бас бодогдуулж байгаа. Тэ энэ асуултын хариултыг бас ингээд ойлгочих одоо тий хаашаа чиглээд байгаа гэдгийг нэг чиглэлийг нь олчих юм бол өөр өөртөө бас бэлтчих юм уу тий бэлтгэлтэй байж ивэл угаасаа хүн болгонд хэрэгтэй шүү дээ тийм ээ. За тэгээд энэ жил маань болохоор ганц энэ жил биш ер нь бол одоо ингээд дараагийн жилүүд тий энэ жил морин жил маань ерөнхийдөө болвол морь гэдэг амтан маань бол тийм ээ маш их тийм эрч хүчтэй хурдцтай амтан байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ жил маань бол маш олон зүйлүүд маш хурдтайгаар болж өнгөрөх жил байгаа даа. За тэгэхээр маш олон төрлийн зүйлүүд шүү. Тийм ээ. Энэ маань бол эерэг зүйлүүд ч гэсэн маш хурдтайгаар эерэг өөрчлөлтүүд маш хурдтайгаар орж ирэх жил байгаа. Бас сөрөг гэх юм ч хаашаа юм дээ. Ерөнхийдөө бол бүх зүйлүүдийг ингээд том зургаар нь харах юм бол сөрөг мэт харагдаж байгаа зүйлүүд маань ч гэсэн одоо хүн төрлөختнийг эерэг зүйлүүд рүү явуулж идэг байхгүй юу? Тэгэхээр энэ онд болоо дараагийн жилүүдэд маш том өөрчлөлтүүд одоо бүх түвшинд орох байхгүй юу? Одоо энэ бодлогын системийн түвшинд салбаруудад өөрчлөлтүүд орох жил байгаа даа. За тэгэд мэдээж хэрэг энэ жил болол бас маш одоо олон зүйлсүүдийн талаарх одоо нууцсан байсан нууц материалууд ил гарч ирэх жилүүд байгаа даа. Тэгээ үнэн ил гарч ирэх жил байгаа даа. Өмнөх жилүүдэд ингээ баг гарч ирж ирсэн бол одоо энэ жилээс эхлээд маш их идэвхтэй болж эхлэх болно. Одоо тэ ямар нэгэн янз бүрийн одоо бохир зохион байгуулалттай үйл ажиллагаанууд талаар тэ одоо сайн үний дүр эсгэгдсэн байсан, сайн үний одоо сайн байгууллагын дүр өсгөгдсөн байсан одоо байгууллагууд, институт, сангууд ч юм уу тийм ээ. Улс төрчнөр ч юм уу. Бодлогууд ч юм уу тийм ээ. Эдгээр ингээд ил гарч ирнэ. Хүмүүсүүд улам илүү тэдэр ингээд олж харж ойлгож эхэлнэ. Тэ ийм хууль, ийм үйл явдлын цаана яах гэж одоо ийм зүйлүүд үүсээд байсан? Ямар зорилготой байсан? Хүн төрөлхтний төлөө үнэхээр байгаад байсан юм уу? Хүн төрөлхтний сайн сайхны төлөө үнэхээр байгаад байсан юм уу? Асгүй бол тэдний эрх чөлөөг бүр их ингэж боох тэ улам илүү их ядууруулах, улам илүү их зовоох, улам илүү их хавчих. Тэ энэ эрх мэдэл эд баялагт яаж ямар хүмүүс нь хүрээд ирсэн гэдэг ч юм уу. Ямар аргаар хүрээд ирсэн ч юм уу. Энэ талаарх одоо энэ хүн төрөлхтнөөс хаацсан, нууцсан маш олон жилийн турш ингээд явагдаад ирсэн байсан систем нь одоо
ил гарч ирнэ. Хүн төрөлхтөн энийг одоо ингэж ойлгож илүү эхлэх болно. Эрүүл мэндийн салбар ч юм уу тийм ээ. Ямар юм зохион байгуулалтаа бохир үйл явдлууд хүн төрөлхтний эрүүл мэндийг үгүй хийж исэн. Хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө гэж гарч ирж одоо яригдж сурталчилж байсан бол яг тэр одоо эмчилгээ тариа ч юм уу тийм ээ ямар хорыг тээж байсан ч гэдэг ч юм уу тийм ээ энэ мэдээллүүд одоо ингээд олон түвшинд үнэн ил гарч ирнэ. Одоо энэ жил бол энэ байдлууд бүр идэвхжиж эхлэх болно олон түвшинд дэлхийн хэмжээнд байгаа штэ. За тэгээд өмнөх бичлэгэн дээр хэлсэн бидний одоо бодол тэ юун дээр та илүү фокуслж явж гин төвлөрч явж гин тэр зүйл чинь бол ирэх жилүүдэд одоо энэ жилээс ингээд эхлээд бүр хурдан бэлээ олж эхэлнэ. Тийм болохоор та нар маань бол бодол дээр одоо ингээд маш их анхаарч эхлэх хэрэгтэй. Би юу дээр төвлөрөөд яваад байна? Юу бодоод яваад байна? Би өвчин зовлон үр зээл тэ хил ам сөрөг зүйлүүд дээр л төвлөрөөд бодоод яваад байна уу? Асгүй бол үнэхээр би өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг бодоод тэрэн дээр төвлөрч чадчихна уу? Тэрийг маш их сайн ажиглах хэрэгтэй. Тийм болохоор та өвчин зовлон хинч хүсдэггүй. Тэгтэл өвчин зовлонгоос айгаал те өвчин зовлон тусчихгүй, ядуурчихгүй гэл ингээд санаагаа зовгоод идэг. Тэгтэл нөгөө зүйлүүдийг амьдралдаа оруулж ирээд идэг. Татаж оруулж ирээд идэг. Энэ зүйлүүд чинь бол одоо энэ жилээс ингээд хурцаж эхэлж байгаа болохоор бодолтойгоо маш хүчтэй одоо ажиллаж эхлэх хэрэгтэй. Эерэг зүйлүүдээр төвлөр. Мэдээж хэрэг одоо энэ энергийн бодлын хүч маань одоо хурцаж эхэлж байгааг одоо сөрөг талынхан маань талынхны одоо мэдэж байгаа болохоор бидний анхаарлыг сөрөг зүйлүүд дээр айдас дээр аваачихын тулд маш олон сөрөг зүйлүүдийг зохион байгуулж байгаа. За энэ талаар одоо яаж ажиглаж харах вэ? Энэ үнэн юм уу гэж бодож байгаа бол зүгээр зурагтаа асаагаад үз. Мэдээ уншаад үз. Сонин сэтгүүлээс ч юм уу. Тийм ээ? Тэн дээр сайхан зүйлүүд байна уу? Дандаа л одоо дэлхийн одоо бараг 3 дугаар даа эхлэх гээд байна. Тэ? Ийм амар юмнууд болох гээд байна гэсэн зүйлүүдийг л гаргаж ярьж байгаа шүү дээ, тэ? Тийм болохоор мэдээ их үздэг, сонсдог, хардаг хүмүүсүүд маань, сошиал медиа их ухдаг хүмүүсүүд маань иймэрхүү зүйлүүдийг уншиж хараад сонсоод байх юм бол өөрөө чинь анхаарал өөрөө ч та мэдээгүй байж л төвлөрөл чинь шууд ийм сөрөг зүйлүүд дээр яваад очичноо. Тэгээ энийг байн уншаад хараад яриад ингэж байж байгаа бол та тэр байдлуудыг өөрийнхөө амьдралдаа татаж оруулж ирнэ. Маш олон хүмүүсүүд нэг орон, нэг газар байрлаж байгаа хүмүүсүүд ийм зүйлүүд дээр төвлөрөхөөр өөрийнхөө улс оронд болон өөрийнхөө гэр бүлд, өөрийнхөө амьдралд тэр дайн гэдэг юм уу зүйлүүдийг юм уу, хил ам гэдэг зүйлүүдийг юм уу тийм ээ? Хил амаа олцохгүй байх ийм тэмцэлцсэн ч юм уу, эсвэл бол ямар нэгэн зүйлүүдээр дутаж гачигдсан ч юм уу, өвчин зовлон ч юм уу, тэр тахал гэдэг ч юм уу, тэр зүйлүүд ингээд өөр өөрсдөргөө шууд дуудаад оруулаад ирнэ. Тийм болохоор ерөнхийдөө энэ гаднах ертөнцид бол сөрөг бисүүд маань бол сөрөг зүйлсүүдийг биежүүлэхийн тулд биелүүлэхийг хүсэж байгаа болохоор аргаа баран ядан байж бүхий л энэ мэдээллийн сувгуудаар сөрөг мэдээллүүдийг маш их хүчтэй цацж эхлэх болно. Тийм болохоор та нар маань өөрийнхөө анхаарал энэ энерги нь бодлоо тийм зүйлүүд дээр төвлөрүүлж ерөөсөө болохгүй. Тэгхийн бол таны амьдрал тийм болж хувирна гэсэн үг байгаа. Хинч зовхыг хүсэхгүй байгаа тийм ээ. Тийм болохоор та нар маань эерэг зүйлүүд дээр хүсэж байгаа зүйл дээр төвлөр. Сайхан зүйлүүд дээр төвлөр. Тийм болохоор энэ нөгөө мэдээ зэдэг үздэг сошиал медиагаар харуулдаг энэ зүйлүүдээ ерөнхийдөө багасгах хэрэгтэй гэсэн үг. Оронд нь сайхан гэгээлэг гоё ном уншдаг ч юм уу, тийм ээ? Эсвэл гоё сургалтуудад сууж. Тэ? Өөрийнхөө энэ цаг анхаарал, энерги өөрийгөө хөгжүүлэх, энэ ухамсар чинь тэлэх, энергийг чинь дээшлүүлэх, өөрт чинь урам зориг өгөх, өөрийг чинь аз жаргалтай болгох, өөрийг чинь эрүүл сарвал болгох. Энэ
зүйлүүд дээр анхаарлаа авчир. Энэ зүйлүүдийн талаар л бод. За тэгээд энэ онд маань болвол бас байгалийн янз бүрийн үзэгдлүүд болсон жил болох болно. Ерөнхийдөө бол энэ дэлхийн маань өндөр энергиор орж байгаа болохоор янз бүрийн байгалийн одоо цаг агарын өөрчлөлт ч юм уу тийм ээ орох одоо цас ордгоо газар цас орж эхлэх ч юм уу тийм ээ. За тэгээд одоо ингээд галтуул итгэвчих ч юм уу газар хөдлөлтүүд болох ч юм уу гэд тийм ээ. Янз бүрийн байгалийн үйл үзэгдлүүд ерөнхийдөө болно. Болохоор байгаа байхгүй юу? Энэ жил болоод ерөнхийдөө дараа жил. Ягаад гэвэл энерги дэлхийн маань ингээд өөрийнхөө гадаргуйг ингээд өөрчлөх ч юм уу тийм ээ. Янз бүрийн цэвэрлэгээ хийж байгаа болохоор бас иймэрхүү үйл явдлууд бас болох байгаад байгаа. За иймэрхүү үйл явдлууд учрах юм болвол тийм ээ бас айц энерги рүү ерөөсөө явж орж болохгүй. Бүх цаг үед бүх төвшөнд ерөнхийдөө өөрийгөө аль болох тайван байлгах арга хэмжээг авах хэрэгтэй. За тэгээд бодол биелэх нь хурцаж эхэлнэ гэхээр чинь ийм гайхалтай одоо үе рүү бид нар ингээд орж байгаа болохоор бид нар одоо энэ цаг үед юу хийх хэрэгтэй вэ гэхээр тэ харин одоо ижилхэн үзэл бодолтой хүмүүсүүдтэйгээ нэгдэх одоо ийм өөр өөр дөр ажиллаа их тэ сонирхолтой хариуцлагатай өөрийнхөө сул талууд дээр ажиллаж байгаа үнэн мэдлгүүдийг хаагаад явж байгаа ухамсараад хэлхийг хүсэж байгаа энерги өндөр түвшинд аваачихыг хүсэж байгаа ийм хүмүүсүүдтэй танилцаж нэгдэж ойрхон байх. Тэгээд болж өгөх юм бол бүгдээрээ нийлж агаад ийм хүмүүсүүдтэй танилцаад гой санаа орноо орж ирж явах юм бол тэр санааны оноонуудаа bijүүлэх тэр ажлуудаа санаануудаа ажил хэрэг болгохын төлөө хичээх. Ийм хүмүүсүүд тэ ялангуяа хүмүүсүүдэд хэрэгтэй юм зөв зорилготой, зөв санаатай хүмүүсүүд ингээд нэгдээд зөв зүйлүүдийг хийх юм бол энэ зүйлүүд нь ирээдүйд бол маш амжилттай явах болно. Яагаад гэвэл энэ өндөр энергиуд ийм хүмүүсүүдийг дэмжинэ. Одоо бид нар нөгөө нэг энэ ирээдүйд юу биднийг одоо юу ирээдүйд хүлээж байгаа бол тэ энэ одоо нийгмийн шилжилт өөрчлөлтүүд явагдаад яаж өөрчлөгдөх юм бол юу болох юм болоо гэж бодоод байгаа. Маш олон одоо энэ системийн нийгмийн одоо засгийн газруудад ч юм уу тийм ээ банкны систем за ерөнхийдөө ингээ бүх түвшнүүдэд одоо ингээд өөрчлөлтүүд орж ирнэ дараагийн жилүүдэд. Тэгэхээр энэ сургалтын системүүд ч гэсэн өөрчлөгдөж эхэлнэ. Эрүүл мэндийн салбар ч гэсэн өөрчлөгдөж эхлэх болно. Эрүүл мэндийн салбар гэхэд жишээ нь энэ энерги хангаалт гэдэг зүйл ямар одоо агуу хүчтэй хүчрхэг гэдгийг олон хүмүүсүүд хүлээн зөвшөөрч энергиэр ангаах энэ шат руу явж эхлэх болно. Имээр биш. Тийм болохоор эрүүл мэндийн салбарт ч гэсэн маш том өөрчлөлтүүд орж ирэх болно. Боловсролын салбарт ч тэр одоо хүүхдүүд ч гэсэн одоо тийм худал хуурмаг мэдээллүүдийг одоо худал хуурмаг түүх 10 жилд заадаг зүйлүүд ихэнх нь худал мэдлгүүд байж байгаа. Ярьж байдаг зааж байгаа түүхүүд хүртэл бид нарт зааж ирсэн түүхүүд ч гэсэн худлаа байгаа. Дараагийн жилүүдэд энэ үнэн түүх хүн төрөлхтний үүсэл жинхэнэ түүх нь ил гарч эхэлнэ. Тэгэхээр энэ сургалтын боловсролын системд ч гэсэн өөрчлөлтүүд орж ирэх болно. Хүүхдүүд өөрт нь хэрэгтэй өнөхөр хөгжүүлэх, өөрт нь урам зориг өгөх, өөрийнх нь зөв замран чиглүүлэх энэ сургуулиудыг хүсэж эхлэх болно. Тэр чинийгээрээ эцэг эхүүд ч гэсэн тийм хэрэгцээг мэдрэх болно.
Тийм болохоор та нар маань одоо ийм гоё бид нар цаг үе рүү орцсон байгаа болохоор гой гэгээлэг зүйлүүд дээр төвлөр гой ажлуудыг эхлүүл. Би бинээс ингээд холдоод ингээд хуваагдаад байдаг биш. Бид нар одоо нэгдэж би битээ аль болох боломжоор дэмтэй ойр дотно байх хэрэгтэй. За тэгээд дараагийн жилүүдэд ерөнхийдөө бол маш том өөрчлөлтүүд ерөнхийдөө орж ирэх болохоор маш том өөрчлөлтүүд бүх шатанд. Тийм болохоор бид нар ерөнхийдөө айгүй тийм уян хатан байвал зүгээр хүн болгонд дор бүрнэ. Ямар ч өөрчлөлтөнд тасан цогцгойц. Бас нээлттэй сэтгэлгээтэй. Бас им сониуч юм болгоныг ингээд те чухал зүйлүүдээ сонирхон шүү. Тэгэхгүй хүн хил ам одоо хийх гээд хүний мууг сонирхоод явдаг биш. Тэ? Өөрийнхөө төлөө сониуч байна гэсэн. Өөрийгөө яаж би хөгжүүлэх вэ? Би яаж одоо тэ ойлгохгүй, мэдэхгүй байсан зүйлүүдээ ойлгож авах уу? Энэ орчлон ертөнц гэдэг чинь яг юу юм? Яг энерги яаж бид нар одоо зөв ашиглаж сурах юм гэдэг ч юм уу тийм ээ? Ийм хэрэгтэй зүйлүүдийн талаар сониуч байна шүү. Тэгээд ийм нээлттэй сэтгэлгээтэйгэр өөрийгөө хөгжүүлэх тал дээр л төвлөрч явах хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө алтан үе рүү орж байгаа, бомбын ирэн рүү орж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Энэ энэ цаг үед хэн одоо их мэдэлтэй байна, хэн их мөнгөтэй байна, тэр хүмүүсүүд нь сайхан явдаг цаг үе одоо ингээд өөрчлөгдөж байна. Тэ өмнөх одоо цаг үед болвол мөнгийг л хүмүүсүүд эрхэмлдэг, мөнгийг дагаж маш их алдар нэр ирдэг, эрх мэдэл ирдэг байсан болвол одоо энэ бүх одоо матери маань өөрчлөгдөд энерги рүү явж орж байгаа. Тэгэхээр бидний одоо хамгийн үнцэнтэй валют юу вэ гэхээр бидний энерги байгаад байгаа. Тэгэхээр таны энерги чинь өндөр байх тусмаа тэ та хүсэж байгаа бүхнээ одоо амьдралдаа бүтээж хүссэн амьдралаараа аз жаргалтай баян чинэлэг эрүүл саруул сэтгэл хангалуун амьдрнаа гэсэн үг. Ийм том шилжилтийн үе байгаад байгаа байхгүй юу? Ийм том өөрчлөлт рүү одоо бид нар орж байна. Энэ өөрчлөлт рүү орохын тулд энэ гайхалтай цаг үе рүү алтан ирэн рүү орохын тулд маш олон энэ одоо хүн төрлөختний эрхчлөөг үгүй хийж үгүй хийх боолчлох энэ системд үйлчилж байсан энэ том бүх институт өөрчлөгдөх, нурж унах цаг байгаа хгүй юу? Тэд нар чинь үгүй болж байж шинэ бүх ийм том систем одоо шудраг яг хүний төлөө хүнлүү төвлөрсөн энэ үйл ажиллагаануудтай одоо байгууллагууд ч юм уу тийм ээ гарч ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ нөгөө шилжилтийн үе рүү явж байгаа болохоор энэ шилжилтийн үе тийм амар биш. Тийм ээ, тийм болохоор тэгэхээр яг уу янз бүрийн одоо энэ сөрөг үйл явдлууд одоо ингээд зурагтаар харуулдаг ч юм уу, тийм ээ? Одоо ус төрчнөр алдартай нэр хүндтэй хүмүүсүүдийн одоо булхаанууд нь ингээд ил гарч ирдэг ч юм уу. Тэгээ ямар нэгэн байгууллагууд одоо ёс зүйгүй ажиллаж байсан бизнесүүд ч юм уу ингээд нурж унах тий дампуурах ч юм уу. Тэгээ ингээд нэг талаас нь харахаар энэ маань амар юм болоод байгаа юм шиг тийм ээ. Тэгээ одоо нөгөө сөрөг талд нь зогсож байсан хүмүүсүүдийн хувьд бол эн чинь жинхэнэ бүтлгүүд л байхгүй тийм ээ. Яана амар юм болж идэг. Тэгтэл нөгөө талаас нь ч юм уу, дээрээс нь ч юм уу том зургаар харахаар энэ бүхэн одоо ил гарч ирж байж, энэ одоо ёс зүйгүй бизнесүүд үгүй хийж байж, үгүй болж байж тэг хүний эрх чөлөөг хаасан богдуулсан энэ хуйлууд одоо тий
өөрчлөгдөж байж энэ зүйлүүд чинь зөв зөвөр өөрчлөгдөхгүй шүү дээ. Мэдээж хэрэг сөрөг талынхан чинь энэ өчнөө олон яон жилээр ингээд нөгөө дэлхийг эзэлчихсэн энэ эрх мэдэл эд баялагт хүн төрөлхтнийг боошилж байгаа энэ зүйлүүдээ арга хэмжээгээ авч үлдэхийг хүсэж байгаа. Тэгэхээр яг уу энийг одоо энэ бүхэн нурж унах явц болвол сөрөг талынхан маань бас бүхий л энэ хэвлэл мэдээллүүдийг гартаа хатгаж байдаг болохоор зурагтаар яг өөрсдийнхөө энэ нөгөө муухай үйл явдлыг хийж байсан зүйлүүдэд бүтлгүүдж байгаагаа мэдээж хэрэг тэдний бүтлгүүдэл биш хүн төрөлхтний бүтлгүүдэл мэтэр харуулж хүн төрөлхтнийг айдас руу одоо янз бүрийн хямрал руу орж байгаа мэтэр харуулж одоо хүн төрөлхтнийг айлгана. Дандаа тэгж ирсэн. Одоо болох энэ жилээс эхлээд тэр нь бүр ихсэн. Та нар маань одоо ажиглаад хараад л байгаараа улс төрийн салбарт юу болох нь санхүүгийн салбарт юу болох нь эрүүл мэндийн салбарт юу болох нь боловсролын салбарт юу болох нь шинжлэх ухааны салбарт юу болох нь гэх тэр бүгднийг ажиглаж харж болно. Ямар олон янзын бүрийн замбраагүй хэцүү сонирхолтой үйл явдлууд болохыг та нар маань одоо ингээд одоо ажиглаж харж ийн дараа одоо энэ жил ч гэсэн маш их хитвэх чинь. Тийм болохоор бид нар болол энэ тоглоом руу одоо энэ сөрөг бэлсүүдийн зохион байгуулдаг энэ тоглоом руу явж орж болохгүй. Энэ цирк руу явж орж болохгүй. Тэгээд одоо бүхий л одоо зүрх сэтгэл мэдрэмжээр явж хараад яана гэх тэр одоо циркэнд нэтгээд ингээд амар юм болоод байгаа юм байна мэн гэж бодоод ах шаардлага байхгүй. Энд чинь энэ уналт энэ бүтлгүүтэл эднэр чинь болол бидрих биш. Энэ сөрөг талынхан тэд нар одоо ингээд эрх мэдлээ алдаад мөн одоо эд баялгаа алдаж эхэлж байгаа аахгүй юу? Дараагийн жилүүдэд энэ үйл явц бүр ингээд итгэв чинь. Одоо энэ эрх мэдэл гэдэг зүйл энэ эд баялаг гэдэг ч юм уу энэ одоо зүйлүүд эерэг талынхны гарт орж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэг энэ эерэг талынх нь болол бид эерэг талын одоо энэ өндөр хөгжилтэй ухамсараа одоо өндөр хөгжилтэй сүнстэй хөгжлийн түвшин өндөртэй энэ сүнсүүдэд болол энэ эрх мэдэл эд баялаг гэдэг зүйл нэг айхтар сонирн биш. Сөрөг талынхан нь болохоор тэдний араас бол өхөн хатан явж исэн байхгүй юу? Тийшээ явж орж тэрийг гартаа хатгаад ингээд. Тэгээ одоо хүн төрөлхтний болохоор эрх чөлөөг бүр багасгах гад үзээд байгаа байхгүй. Тийм ээ? Энэ чинээрээ хүмүүсүүд бүр илүү их сэрэх болно. Ч одоо юу болоод байна? Бэлэн мөнгөгүй болгоно гэдэг чи одоо юу гэсэн үг юм? Заавал одоо энэ бидний энэ дансыг хаан байж одоо дижитал ID-та болох гэдэг юм чи юу болоод байгаа? Энэ яагаад энэ одоо эрүүл одоо ногоог үйлдвэрлэж байдаг одоо энэ нөгөө тариачдын одоо үйл ажиллагааг зогсоох гээд үзээд байгаа гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд энэ нөгөө хүн төрөлхтний эрхийг бүр боогдуулах үйл ажиллагааг сөрөг талынх маань бүр их зохион байгуулах тусам хүн төрөлхтөн бүр илүү их сэрж эхлэх болно. Нэрийн ч одоо юу болоод байгаа юм? Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг. Бидний чинь эрх чөлөөг чинь бүр боогод одоо ингэ бүр эрх чөлөөгөө болох гээд байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ төлөвлөгөө нь яг л 20 онтой адилхан шиг маш олон хүмүүсүүдийг сэрэх болно. Сэрээд хүмүүсүүд нэгдэх болно. Тэгээд энэ буруу систем, энэ буруу тогтолцоог үгүй хийх болно. Устгах болно. Бомбын эренлөө орж байгаа нь ард иргэд энэ олон нийт эрх мэдэлтэй чадвартай боломжтой болж эхлэх болно. Өмнөх нийгэмд болохоор яасан? Хэдхэн цөөхөн хүмүүсүүд бүх ард иргэдийнхаа эд баялаг, эрх мэдэл, алдар нэр хүнд гэд бүх юм нөгөө хэвлэл мэдээлэл гэд бүх салбаруудыг гартаа татчихсан байсан байхгүй.
Хитгэн хүн. Одоо энэ байдал маань олон нийт рүү, ард иргэд рүү шилжинэ. Энэ процесс мэдэж хэрэг тийм амар байхгүй ойлгомжтой тийм ээ. Тэр дээр суудсан байгаа хитгэн хүмүүсүүд маань энэ эрх мэдлээ алдахыг хүсэхгүй, эд баялгаа алдахыг хүсэхгүй. Тийм болохоор тэд нар тэмцэлтэн. Тэ? Тэгэхээр энэ тэмцэлдээ тийм амар байхгүй. Гэхдээ энэ тэмцэлдээ хүн төрлөختөнд маш их хэрэгтэй, маш их шаардлагатай байгаа. Тэгээ энэний үр дүнд бид нар үнэхээр үнд хүний төлөө гэсэн энэ том гоё үнэн тогтолцоог хүн төрлөختөн өөрөөсөө бүтээж эхлэх болно. Ийм гоё бид нар одоо аялалд явж байна. Тийм болохоор янз бүрийн одоо байдлууд хувийн амьдрал дээр ч тэр улс орон нийгмийн түвшинд ч тэр болж байгаа бол бүх зүйлүүд сайн сайхны төлөө явж байгаа. Эцсийн эцтэй сайн сайхан руу хүрнэ. Энэ өөрчлөлтүүд хүн төрлөختөнд хэрэгтэй гэдгийг бид нар ухамсарлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, өөдрөг байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. Тэрэнд бид нар яаж одоо хувь нэмрээ оруулах вэ гэхлээр харин өөр дээр ажиллаа хийх, ухамсараа тэлэх, өөрийгөө хөгжүүлэх, эерэг зүйлүүд дээр төвлөрөх, сөрөг талынхны хийж байгаа энэ өрхөнд ерөөсөө орж болохгүй. Тэр мэдээгийн сонсоод үзэж хараад айцтай автаж болохгүй. Энэ байдлаар айсан хүн сүулдэ эрүүл мэнд нь муудаж эхэлдэг. Тэ? Ингээд амьдралд ортож ирдэг болохоор ийм том нарийн бодлого цаана явагдаж байдаг болохоор ерөөсөө энэ байдал руу бид нар одоо явж орж болохгүй. Орон гэгээлэг дандаа сайхан юмнуудыг үзүүлж харуулсан чана одоо сувгуудыг сонсож тэ подкастуудыг сонсож өөрийгөө хөгжүүл. Утахгүй миний эхлэх бас сургалтанд суу. Утахгүй бас нээх гээд байгаа сургуульд маань хүүхдүүдэд явуул. Тэ энэ нийгмийг уг нь засах тийм хэцүү биш байхгүй юу? Үнэхээр хүсэл байх юм бол хүн шиг хүмүүсийг багаас нь бэлтчихэд болчих гээд байгаа байхгүй юу? Тэгтэл энэ систем маань болохоор хүнийг тэ төгс хүн төрчдөг. Тэгтэл тэр төгс хүнийг завчсаар агаад тэ тархийг нь бүр худал хуурмаг зүйлүүдээр дүүргсээр агаад хинч биш болгоо орхичдөг. Одоо бол бид нар энийг өөрчлөх ёстой цаг үе ирчээд байгаа. Тэгээд энэ одоо ажлыг бүгдээрээ хамтдаа ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэгээд та нар маань энэ санааг маань бас дэмжиж явах юм бол бас тэ энэ бичлэгээ цааш нь шеэр хийж өгөөд, сувгийг нь мэдээж хэрэг subscribe хийгээд, тэ гоё комментууд бичээд хэрэгтэй хүмүүсүүдээр нь хуваалцаад шеэр хийгээд ингээд бид нар дэмжиж бие бинийгээ дэмжиж явах хэрэгтэй. За тэгээд та нартаа энэ талаарх мэдээллийг хуваалцах гэсэн юм. Бид нар тэ амар цаг үе рүү явж орж байгаа ерөөсөө биш. Мэдээгээр үзүүлээд те одоо дэлхийг сүрэх гээд байна. Дэлхийн 3 дугаартаа эхлэх гээд байна. Бүр л амар болох гээд байна шүү гэсэн энэ худал мэдээллүүдэд ерөөсөө бити итгэе. Эсрэгээр нь харин. Тэ сайхан юм болохоор мэдээгээр харуулдаггүй ерөөсөө. Зөндөө сайхан юмнууд болж байгаа шүү дээ энэ дэлхийд. Яагаад тэрийг нь харуулахгүй нээс хамгийн амар муухай зүйлүүдийг шилж сонгоод тэрийг нь байнга зарлаад идэгэн. Яриад идэгэн. Эн чинь гол санаатай цаана. Зоригтой. Одоо бид нар энэ санааг нь тэ ойлгоод одоо өөр чиглэл рүү явах хэрэгтэй. Сайхан нийгмийг бүтээх боломж биднэрт бий. Бид нар энэ нийгмийг бүтээгч нар болохоор бид наргүйгээр энэ систем хөвч биш шүү дээ. Хинч биш шүү дээ. Тийм болохоор худал хуурмаг мэдээллүүдэд хурдч биш тий өөрийнхөө энэ дотоод мэдрэмжийг сонсоод сайхан цаг үе рүү бид нар орж байгаа. Ирээдүйд нийгэм улам бүр гайхалтай сайхан болох болно. Гэхдээ бүрэн дүрээ итгээд энэ амьдралыг дор бүрнээ өөрөөсөө бодлын хүч, энергийн хүч, сэтгэл зүйн энэ мэдрэмжээ бүгдийг нь ашиглаж тэ нэгтгэж жагаад энэ бүх зүйлүүдийг өөрийнхөө амьдралд
бодит болго. Энд чинь энэ өндөр энергиуд танд дуртаяа туслах болно. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя.